Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. За, ингээд өнөөдрийнхөө бичлэгээ би их сургуулаа дөнгөж төгссөн хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? Яаж бие дааж амьдрах вэ? Юун дээр анхаарах вэ гэдэг зөвлөгөөг та бүхэндээ хүргэе. Та бүхэн бичлэгээ дуустал нь үзээрэй. За, хэрвээ та нар шинээр ирсэн бол намайг 50 гэдэг. Би ээж, эхнэр, тэгээд цахим орчинд амжилтанд хүрэхийг хүсэж байгаа та нарт зөвлөгөө өгч тайван амьдралыг Монголдо бүтээлцэх, амжилтанд хүрэх, тэр алхмуудад чинь урам зориг өгөх гэж ингэж бичлэг хийж байгаа ийм эмэгтэй байна. За тэгээд юуны өмнө энэ бичлэгийг санааг өгсөн Сүхэ 0306 да баярлалаа. Тэгээд миний хувьд би бол одоо их сургуулаа төгсөөд 10 жил болсон. Одоо бол хүүхдээ гэртээ асраад байж байгааг жирэмсний хүүхд тасрах амралттай байж байгаа. Би өөрөө бол ажилтай. Гэхдээ одоо удахгүй ажилдаа эргэж орно. Тэгээд би бодлоо л да хамгийн анх би их сургуулаа төгсөөд яаж би даасан блэ? Яг юунд би анхаарч байсан бэ гэд бодлоо л да. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт миний хувьд бол ажил олох хамгийн чухал байсан. Тэгээд та бүхэн одоо мэдж байгаа ажил олоход бол мэдээж хэцүү. Гэхдээ хэцүү байлаа гэд бууж өгч шантарч болохгүй. Та нар одоо юу хэрэгтэй вэ гэдгийг сайн мэдж аваад тэрнийхээ дагуу өөрийгөө одоо бусдаас онцгойрох чадвараа гаргаж ажилтаа болох хэрэгтэй л гэж би бол зөвлөмөр байна. Тэгээд миний хувьд их сургуулаа төгсчөөд мэдээжээр ажилд орохын тулд маш олон газруудад өргөдлөө өгж исэн. Зар болгон дээр нь одоо шаардлагын дагуу захиа бичээд, өргөдлөө бичээд тэгээд өөрийнхөө товч навтрыг хавцсраад өргөдлөөдөө одоо яг тухайн хугацаанд нь өгөх. Заримдаа одоо цахим одоо хуудсан дээр зар сурталчилгаан дээр тавьсан байх юм бол тэр цахим хаягаар нь өргөдлөө өгнө. Эсвэл бол тухайн ажлын газар дээр нь очиж одоо өргөдлөө өгнө. Тэр болгоныг та нар бол хийх ёстой. Миний хувьд би өдөртөө хамгийн багадаа нэг 5 газар бол ажилд орох өргөдлөөдөө өгдөг байсан. Бараг 100-аад компанид газруудад бараг өргөдлөө бол өгч байсан. Тэгээд тийм дундаасаа би эргээгээд нэг 5-6 байгууллагуудад нь ярилцлага авах ч юм уу. Тэгээд ингээд ажилдаа орж ингэж явж исэн байгаа. Тэгэхээр энэ бүгдэд та нар шантрах хэрэггүй. Хэрвээ та нар товч намтраа бичих талаар ямар ч ойлголтгүй, хэрвээ товч намтраа бичээгүй байгаа бол миний энэ доод одоо тайлбарын хэсэг дээрээс товч намтар хэрхэн бичих вэ гэсэн загварыг би өөрийнхөө товч намтрыг одоо бүр ингээд товч намтраас жишээ аваад ийм байдлаар бичээрэй гэд оруулчихсан байгаа тэр товч намтрын загварыг татаж аваад тэгээд өөрийнхөө товч намтрыг бичээрэй. Яагаад вэ гэхээр товч намтар гэдэг бол одоо дөнгөж сургуулаа төгссөн хүүхдүүд та нарын хувьд ажил орох тэр өргөдлөө ингээд товч намтартайгаа хавсаргаад явхад та нарыг төлөөлж байгаа бусдаас онцгойрох тэр боломжийг нээж өгөх тийм чухал бичиг баримт юм шүү. Тэгэхээр та нар хамгийн гол нь эхлээд товч намтраа биччих. Тэгээд ажлынхаа одоо тэр ажлын заруудын дагуу товч намтраа өргөдлийн захиатагаа ингээд бүгднийг нь хавсаргаад сайхан өгөөд яваад бай. Тэгээ өдөртөө хамгийн багадаа өөртөө би 10 одоо ажлын одоо заранд одоо хариу бичиж 10 газар өргөдлөө өгнө. Эсвэл боломжгүй бол хамгийн багадаа би өдөрт 3 газар ажилд орох өргөдлөө өгнө гэд. Тэгээд өөртөө тийм төлөвлөгөөгөө тавь. Яг юу ч чухал юм. Миний хувьд бол их сургуулаа төгсөөд яагаад шууд ажилдаа болохыг хүссэн бэ гэхээр мэдээжээр бид нар амьдрах хэрэгтэй, орлоготой авах хэрэгтэй. Тийм учраас орлоготой бол хамгийн ихний алхам бол ажилдаа алах. Тэгээд за ажилдаа болж чадахгүй одоо ажилд орох явц чинь өөрөө бас ийм олон би бол шууд ажилд ороогүй. Ажилд орох одоо ийм өргөдлүүдээ бичээд ингээд явхад бас нэлээд удажсэн. Тийм учраас би яг өөрийнхөө хамгийн анхны ажилд оротлоо юу хийжсэн бэ гэхээр одоо цагийн ажил хийжсэн. Цагийн ажил хийх тэр боломжуудыг ашиглаад
За ядахна 7 хоногийн 20 цаг ажиллана, хагас цагаар ажилладаг ч юм уу те. Өдрийн өдрийн хагас нь ажиллачаад өдрийн өнгөлцсөн хагасд нь ажилд орох тэр нөгөө өргөдлүүдөө өгөөд ингэж явж байгаа. Тэгэхээр цагийн ажил хийх боломжгүй байх юм бол та нар бас өөр ямар байдлаар орлого олох боломжтой гэдгийг бас бодох хэрэгтэй. Та нар одоо доод курсынхаа оюутанд одоо tutor буюу нөгөө юу гэдэг вэ? Багшилж болох юм зааж болно, зөвлөгөө өгч болно. Та нар ямар ажил хийх боломжтой байна? Хаана одоо орлоготой байх ямар боломж байна? Тэрүүдээ тэдгээрийг бүгдийг нь ашиглаарай. Хамгийн гол нь яг ажилдаа орлоготой болоод эхэлчих юм бол дараачийн халах мууч нь аяндаа хөврөөд явна. Тэгээд ажилд орноо гэдэг чинь бас нэлээд хугацаа шаарддаг. Тийм болохоор бити бууж өгөөрэй. Төгсчөөд турш намтраа бичсэн өргөдлүүдөө өгөөд явж гинэ. За тэгээд бэжсэн чинь та нарыг ажлын ярилцлаганд дуудлаа. Ажлын ярилцлаганд дуудахад та нар яах ёстой вэ? Нэг алдаа за би энийг өргөдөл дөнгөж компанид өргөдлөө өгч байгаа үед би та нарт энийг хэлье. Нэг алдаа гаргадаг нь юу гэхээр эхнийх дээр яг хүмүүс яадаг вэ гэхээр маш өндөр цалинтай ажилд орохыг хүсдэг. Гэтэл зөвхөн одоо юу гэдэг гадаадад ихтэй сургууль сурчаад хурж ирчээд шууд өндөр цалинтай ажилд орно гэсэн үг бол байхгүй. Миний хувьд би Монголд ирчээд хамгийн эхний ажил маань болохоор ажил орох хүсэлт нь бол угаасаа тухайн компаниуд чинь тэдээс тэдэнд хүргэний цалинтай ажилд орно гэд тэгээд байж байгаа. Миний хувьд бол яг хамгийн анхны ажил яг ажилд орсон ажлын маань зар дээр юу гэж тавьсан байсан юм хэрэг хамгийн дээдлээ 700 мянган төгрөг сарын одоо цалинтай ажил гэж хэлжсэн. Би Америкээс их сургууль төгсчөөд ирж байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн би тэр ажилд өргөдлөө өгсөн. Яагаад вэ гэхээр та нар цалин голох хэрэггүй. Цалин орлоготой байна гэдэг чинь орлоготой болсон хойно та нар шат ахиад өшөө цалингаа ахиулах боломж гардаг ч юм уу тийм байх хэвээр. Та нар бас одоо би тэр компанид орчоод байжсэн зарим хүмүүс ингээд бас ажилд орох гээд адилхан одоо явж исэн тэр хүмүүс одоо хүсэж байгаа цалин хэдвэ гэсэн чинь 3 сая 500 мянган төгрөгийн сарын цалинтай болмоор байна гэд тэр үед чинь та нар одоо мэдж байгаа 10 жилийн өмнө бол тийм өндөр цалинтай одоо ажил бол Монголд бол байхгүй байсан. Тэглээгээд тэр хүмүүс за яг тийм хүсэл амбицтай байна гэдэг нь бол сайхан. Гэхдээ нөгөө талаас тэр чинь бас юг харуулж байна гэхээр бодит байдал дээр байхгүй байна гэсэн. Одоо Монголын зах зээл дээр одоо цалингийн дундаж хэд байна гэд энийг би одоо та нарт харуулъя. Энийг би саяхан эндээс олсон юм аа. За Монголын статистикийн газраас за би эндээс имэйлээсээ гаргаад ирье. Статистикийн төв газрын 12 CGMN гэдэг вебсайт байдаг. Тэндээс гоё мэдээллүүд ингээд Монголын зах зээлийн талаарх мэдээллийг би бас авах хүсэлтэй болвол өөрийнхөө имэйлийг оруулаад аваарай гэсэн би тэрэнд ороод авсан байгаа. Одоо энэ зах зээлийн үеийн сүүлийн үеийн статистикийн мэдээллүүдийг таны бас мэдэж үзэх хэрэгтэй. Бусад компаниуд ямар одоо цалинг санал болгож байна. Одоо бусад компаниуд ямар байдалтай байгаа юм. За дундад цалингийн мэдээллийг хүргэж байна гэж байна. За энийг би бас одоо холбоосоор та бүхэнд энийг доошо оруулъя та нар хараарай. Тэгээд аж ахуй нэгжүүдийн 2017 оны сарын дундаж цалин гэдэг нь ерөнхийдөө бол дундад цалин статистикийн төв хорооноос болохоор яаж байсан бэ гэхээр одоо жишээлбэл 900 мянган төгрөгийн цалинтай гэсэн байгаа. Тэндээс нийгмийн даатгалыг нь хасаад тэгээд татварыг нь хасаад тэгээд гарт олгох цалин нь одоо жишээлбэл 700 мянган төгрөг байдаг ч юм уу ийм байдлаар бол байсан байна гэсэн үг. Тэгэхээр миний хамгийн анхны цалин бол 700 мянга гэсэн. Тэрнээс чинь тэгээд бараг гар дээр бол 500 мянган төгрөг сартаа ирдэг байсан л гэсэн үг л дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол дундаж цалин одоо 2017 оны хувьд за нийт ажилд орсон хүмүүсийн дундаж цалин
900,000 төгрөг байсан гэж байна. Тэгэхээр энэ бол нэлээд өндөр одоо сонсогдож байна. Гэхдээ та нар бас бодож үзэх хэрэгтэй. Дөнгөж шинээр ажилд орсон хүн, олон жил ажиллаж байгаа хүмүүс, тэгээд одоо маш олон том компаниуд, жижиг компаниуд бүгдээрээ нийлээд ийм цалинтай байна. Нийт ажил орлого одоо ажилтаа байгаа бүх хүмүүсийн дундаж цалин гэдэг чинь ийм явж байна гэсэн үг. Тэгэхээр одоо ихэнх хүмүүсийн болохоор одоо медиан цалин гэнэ. За ихэнх хүмүүсийн хувь нь болохоор хэрэг цалинтай явж байгаа юм гэхээр 670,000 төгрөгийн цалинтай байгаа юм байна одоо сарда. Тэгэхээр энийг та нар одоо ингээд үзэх юм бол одоо Баруун бүс, Хангаан бүс, Төвийн бүс, Зүүн бүс, Улаанбаатар гэд энэ олон газруудын хувьд болохоор цалингуудынх нь үзүүлэлт бас өөр байгаа юм байна. Тэгэхээр та нар бас энийг ойлгох хэрэгтэй. Дөнгөж одоо ажилласаа одоо юу гэдэг дөнгөж сургуулаа төгсчөөд шууд 900,000 төгрөгийн цалинтай ажилд орно гэдэг бол за хэрвээ чи үнэхээр л одоо хамгийн одоо нэгдүгээрт одоо тий сургуулийнхаа нэгдүгээрт төгсөөд эсвэл гадаадд мундаг авьяастай эсвэл гадаад их сургууль төгсөж ирчээд ажиллах чадвартай гэдгийг харуулчихсан тийм байгаа болвол одоо магадгүй та нар тийм цалинтай ажилд орж болох юм. Тэгэхээр цалингаа одоо хийх зарим компаниуд ингээд өргөдлийн загвар дээр ингээд та ямар цалинтай ажилд орохыг хүсэж байна гэдэг тийм одоо асуулт тавьчихсан байт юм билээ. Тэрийг хэрвээ энэ одоо дундад цалингийн хэмжээг мэдэхгүй байгаа бол нэгдүгээрт юу гэдгийг та бодит байдалтай мэдээлэл сайтай байна уу гэдгийг харуулж байна. Эсвэл бол мэдээлэл муутай байна. Эсвэл бол хитээр одоо тэмүүлэлтэй. За тэмүүлэлтэй одоо би сая төгрөгийн цалинтай олмоор байна гэдээ бичсэн байхад бол муу зүйл бол биш. Яагаад гэвэл чи ингээд одоо хүсэл мөрөөдөлтөй тэмүүлэлтэй юм байна гэдгийг харуулж иж болно. Гэхдээ эн чинь бас тухайн компаниуд одоо юу гэдгийг зарим компанид яадаг вэ гэхээр би ийм их цалин энэ хүнд өгч чадахгүй шүү дээ. Энэ одоо ийм ажлын туршлагагүй ээжэж өөрийгөө ингэж үнэлээд тахаар яах вэ гэдэг ч юм уу. Тухайн хүний нөөцийн хүн тэр уншиж байгаа хүн бас юу гэж бодох бол мэдэхгүй шүү дээ. Тийм учраас Монголд одоо дундад цалин ямар байгаа гэдгийг мэдээд авчих. Ийшээгээр бусад компаниуд одоо ямар цалинтай ажил одоо санал болгож байгаа гэдгийг мэдчих. Миний хувьд би анхны ажилдаа орохоос өмнө бас урд нь одоо оюутан байхдаа ажил хийжсэн тэрийгээ товч намдар дээрээ бас бичээд явчихсан л да. Тийм учраас би урд нь угаасаа ажил хийжсэн учраас одоо за хагас цагаар ажил хийжсэн. Тэгэхээр бүтэн цагаар яг ажил одоо өглөөнөөс орой болтол ажил хийгээд явхад бас арай жоох өөр гэдэг. Тэгээд яаж ажил хийх боломжтой гэдгээс ярьсан дээр харуулсан. Энэ маань болохоор хоёрдугаарт миний нөгөө сая хэлчихсэн нэг алдаа гээд тэрэн дээр яг юу юм бэ гэхээр хүмүүс ярилцлагандаа эрэхтэй хоцордог, ярилцлагандаа одоо бэлтгэлгүй очдог тийм нэг асуудал байгаа даа. Тэгэхээр их сургуулаа төгссөн бол та нар товч намтраа одоо бичсэн байх хэвээр. Хэрвээ товч намтраа бичиг байгуулвал миний бэлдсэн тэр товч намтрын загварыг татаж аваад өөрийнхөө товч намтрыг бич. Тэгээд хоёрдугаарт одоо ярилцлаганд орохдоо яаж ярилцлаганд орох вэ те? Одоо яаж ажилд орох вэ гэж шүү дээ. Ажил ярилцлаганд орохдоо бас юуг анхаарах вэ? Юуг бэлтэх вэ гэдээ өөрийгөө бие бэлдээд тэгээд орох хэрэгтэй. Тэгэхгүй болохоор нэг зүйл нь юу гэхээр ажлын ярилцлаганд дуудагдаад очдог нөгөө гоё товч намтар дээрээ бичсэн зүйлсээ нөгөө сандраад хэлж чаддгүй ч юм уу. Эсвэл бол өмсөж байгаа хувцалт нь бэлэн биш байдаг ч юм уу тий. Тийм болохоор та нар би ажилдаа болцсон. Тийм учраас би ажилд орсон юм шиг хувцлах ёстой гэдгээ бас бодож одоо өөрийгөө бэлдэж тэгэж одоо за юу гэдэг өөрийнхөө энэ толгоогоо санаа бодлоо бас цэцлэх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор янз бүрийн асуултуудыг асуухад та сандраад мэгдээд хэлж чадахгүй байх юм бол бас таны одоо ерөнхий зам байдал төрөх чинь бас харагдана. Тийм болохоор ажил сонгогдохгүй байх магадлал нь бас өндөр болоод ирэх байхгүй. Тийм болохоор миний хувьд болохоор
тэд нарийгээ бэлдээгээд яг ярилцлаганд одоо яаж бэлдэх вэ гэсэн тийм бичлэг хийлгэхийг хүсэж байвал та нар доор сэтгэлээр бичээрэй. Миний хувьд та нарыг ажилдаа болоод амжилтанд хүрээд сайхан амьдраасай. Одоо тэр сайхан амьдралын төлөө бид бүгд л явж байгаа. Түүний төлөө юу хийх ёстой гэдгийг бас хамтдаа ярилцаад бие биендээ зөвлөлтөөд тий хамтдаа суралцаад урагшаад явцгаая гэж хэлмээр байна. За 3 дугаарт би та нарт нэг юм хэлье. Тэр нь юу вэ гэхээр зарим хүмүүс ингээд би ийм дүнгийн сургуулаа төгссөн юм чи юунд чамаагүй ямар чамаагүй компанид ингээд ажилд орчихё. Ямар чамаагүй ажил хийя гэдэг тэгж штэ тий. Яагаад би шууд одоо юу гэдгийг бүтэн цагийн ажил одоо ямар чамаагүй байгууллагад бас ажлынхаа өргөдлийг өгөөд авах хэрэггүй. Яагаад гэхээр одоо зөвхөн ажилдаа болохын тулд тэгээд явах хэрэггүй л дээ. Та нар ажилд орох гээд явж байгаа ч гэсэн та нар бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй нь юу вэ гэхээр би энэ компанийг сонгож байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Яагаад гэхээр одоо маш олон компаниуд байгаа. Би хамгийн сүүлд хизээ сонслоо заа. Мэдээгээр Монголд одоо 60,000 гаруй аж ахуй нэгжүүд бүртгэлтэй байна гэд мэдээгээр ярьж байсан. Тэгэхээр тэр 60,000 гаруй компани за тал нь бол одоо итгэхгүй байна гэхээр 30,000 компани байгаа юм. Энэ 30,000 компаниуд нь зарим нь том, зарим нь жижиг, зарим нь дунд хэмжээний тий янз бүрийн одоо соёлтой, янз бүрийн дарга нартай, янз бүрийн ажилчидтай, зарим компани бол 5 ажилтнтай. Тэгэл бүх ажлаа хийгээд зохицуулаад явдаг. Одоо ажилтны чөлөөгөө авахт нь уян хатан хандаж чаддаг. Зарим компаниуд бол одоо 200-300 ажилтнтай чөлөө юм хувийн хувьд бол жоохон яг тогтсон ийм дүрмийнхаа дагуу явдаг хувийн компаниуд эсвэл бол зарим нь бүр ингээд 1000 ажилтнтай бүр том хэмжээний компани байж болно. Тэд нар бол бүр яг тогтсон дотоод соёлтой ямар бид нар ийм компани MCS 5 богд одоо юу гэдгийг оюу толгой маш олон компаниуд дотроо соёлууд нь өөр байдаг. Энийг та нар мэдэхгүй байж одоо тухайн компаниг бас шууд дотор нь яваад орох бас бол буруу гэж би хэлэх гээд байна л дээ. Яагаад гэхээр та нар тэр компанийг сонгож байгаа учраас би энэ газар ажиллана гэж сонгож байгаа учраас ямар компани вэ гэдгийг нь одоо ядахнаа тэднэрийн цахим хуудасаас нь ороод эрхэм зорилго гэдгийг нь уншиж эднэр ямар зүйлийг эрхэмлдэг, ямар одоо байдлаар юу гэж боддгийг вебсайт дээр юугээ бичсэн байна, бидний ураа гээ юугээ бичсэн байна. Тэрийг нь уншаад мэдчих. Энд чинь дараа нь та нарт ч гэсэн одоо ярилцлаганд орох чинь хэрэг болно. За үгүй юмаа гэхэд та нар тэр компанид өдөр болгон одоо очиод өөрийнхөө ажил амьдралынхаа гараа гэхлээр тэнд ингээ хамт байна гэд бодож байгаа юм бол тэнд байгаа компани одоо чи тэр компани чинь чам таалагддаг байх хэвээр. Таалагдахгүй компанид орчоод ажиллаа хагас дутуу хийгээд сэтгэлээсээ ажиллахгүй байх юм бол чамд ч юм уу тэр компанид ч юм уу. Тэгээд чи одоо ажилд орох өшөө их тэр компани дуртай өөр тийм хүсэл зорилготой хүн сад олж ийн гэсэн. Тэгэхээр ерөөсөө л өөртөө болон бусдад одоо туслахын үднэс чи дуртай компанид орохын тулд өөрийгөө сайн бэлд тэр компаниуд сайн судал зарим одоо компаниуд бол вебсайт юм уу цахим хуудас дээр мэдээлэл байхгүй. Тэгвэл хүн амтнаас асууж сурвалвал энэ компани дотор яг ажиллахад ямар байдгийн болоо өдөр болгон жишээлбэл ажлынх нь хэмнэл ямар байдгийн болоо гэдэг ч юм уу тийм. Хэрвээ чи одоо уран бүтээлч тийм хүн байлаа гэж бодлоо. Гэтэл тэр компани бол тийм бүтээлч ажиллах тийм эсвэл баг хамт олноор ажиллах тийм дуртай байлаа гэж бодлоо. Тэгсэн чинь нөгөө компанид орсон чинь тэр компани дотор жишээлбэл бүх юмыг чи ганцаараа хийх хэрэгтэй боллоо гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр нөгөө чиний хувьд нөгөө хэцүү байдалд орох тийм нөхцөл байдал бас үүсчихэж байна гэсэн үг. Тэгэхээр эргээгээд чиний нөгөө тэр тухайн компани чамайг ажиллаа сайн хийхгүй байна тэрэ гэдэг ч юм уу тийм. Эсвэл бол тэр компани ажилд орсныхаа дараа сургалт явуулдаг юм уу тэр хүмүүсээ хөгжүүлдэг юм уу одоо өшөө цаашаа карьер амжилтанд хүрэх тийм боломж нь болцоо нь хэрэг эсвэл бол чиний тэр болгоныг бас ер нь ингээд судлаад бодолцоод үзэх хэрэгтэй. Дөрөвт нь юу вэ гэхээр одоо шууд хамаа намаагүй өөр компаниуд руу орчиж болохгүй гэж байгаа нь юу вэ гэхээр
Одоо чи миний мэрэгжил бол юм гэд. Мэргэжлийнхаа бус чиглэлээр одоо чиглэлээр ажилд өргөдөл өгж байгаа болвол ятгахнаа нэг салбар одоо модны мөчр шиг гэж бодох юм бол чи монгол хэл бичгээр одоо юу гэдгийг монгол хэл уран зохиолоор сургуулаа төгссөн гэж бодъё л да. Тэгэх юм бол чи магадгүй намын дэлгүүрүүдэд юм уу эсвэл бол хэвлэлийн газрууд монсуудаар хэвлэл гэдэг ч юм уу тийм газар одоо ажилд орохоор өргөдлөгч болох юм. Эсвэл бол санингийн газар, эсвэл бол цахим хуудас эрхэлдэг газруудад одоо хэл одоо зөв бичгийн алдаагийн шалгагч юм уу одоо ер нь нэг салбар яг тэр салбарт орох гэж байгаа чиглэл нь яг чиний мэрэгжлэр одоо монгол хэлний багш чи хийдэггүй маа гэхэд ятгахнаа тэр одоо чиний тэр мэрэгжлийн одоо тэр салбар руу өөр ямар салбар руу салаалж мөчрлөж одоо салаа мөчөрч орох боломжтой байна гэдгийг тэр газруудыг судлаад тэр газруудад одоо юугаа өргөдлөө өгөөрэй. Тэгэх юм бол эргээгээд чи яг мэрэгжлээрээ буцаад ажиллаа хийя гэхэд бас боломж нээлттэй байна гэсэн. Ягаад вэ гэхээр чи яг тэр чиглэлээр л явж гин гэсэн. Тэгхгүйгээр одоо чи монгол хэлээр судалчаад шууд би одоо шууд худалдааны энэ ажилд орчих хамаагүй гэд. Тэр чин цагийн ажил чи яг ажил мэрэгжлээр явах гэж байгаа тэр ажил орлого олох гэж байгаа хагас цагийн ажил гэдэг чинь төр зүрийн ажил гэдэг хоёр өөр юм шүү гэдгийг л бас хэлж ойлгох гэсэн юм л да. За ямар ч гэсэн та нарын хувьд энэ миний зөвлөгөөнөд таалагдсан бол эрхийн мөргний өргөд тэгээд миний сувгийг захиалаарай. Өөр асуумаар зүйлээ сэтгэлдээ доор бичээрэй. Миний хувьд та нарт тусалж одоо өөрийнхөө санаа онооноос та нарыг одоо тайван амьдралыг Монголдо хөгжүүлэх чинь л туслая гэж бодож байгаа юм да. За дараа уулзтлаа баяртай. Та бүхэн миний сувгийг subscribe улаан тавчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын тавчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.